хамгийн одоо надад хэцүү 1-2-ийн даваанууд их. Харин яг тэгж байгаа Тэдээс үгүй. 3 даваа дээш явчих юм бол нэг барилдаа үеийн ч юм уу одоо ингээд үеийн биш хүмүүс дөрхөдөг. Дээд даваанууд бол дээшээ гуцсан маань барилдааны мэднэ их гайгүй. Хамгийн хэцүү юм тэгэл чөлөөтэй хүмүүс л биш тий. Хөл гард гүйдэг хүмүүс л. Харин одоо яг ингээд үеийнхэн тунд ингээд суугаал хойдлын өрөөнд хувцсалдах өрөөнд ингээд суугаал одоо дааш одоо анар гам толгох за мөнгөгүй тэгэл хийж байдیں۔ Үеийнхтэйгээ ингээд суугаад яран гот яг тэгж ярьж байна. Одоо ерөөсөө ямар өсдөгч юу вэ? 1-2-ын давж харж байгаа залуучууд. Яг ингээд шийдээд гараад ирсэн. Мэхийн мэдгүй яж байгаа. Бас танихгүй сайн. Тэгээ нөгөөдөл чи ямар ч алдах юм байхгүй. Тий? Унах юм бол энэ дашид улсын авцаас олтон хүнд унж ийн гээд эсрэгээр айгаа айцгүй сайхан үздэг тий. Яг тийм шүү. Дээш гараад ирэхээр бас нэг 3-ын даваанд болохоор бас нэг мэддэг. Барилдааны мэддэг хүн авна шүү дээ. 4-ын даваанд бол угаасаа үеийнхэн нөхдүүдэл бас ингээд нэг өөдөөс нэг шийдсэн мэгтэй мөртлөөс яг шууд гарч ирээ шийдсэн юм хийхгүй тэгэл бас нэг тий хүмүүс гарч ирж जैन. Тэгээд хамгийн эвгүүн тэгэл ер нь 1-2-ын даваал ер нь юу шүү дээ. Подкаст үзэж хойлоо ер нь өөрсдөө дайсан бэлдээч үгүй. Дүүнер чи олон шүдэ хурлал дайраа улаан дачгнаа 1-2 дараасан залууч байна.